Сайн уу? Ано байна. Тэгэхээр өмнө нь үйлчлэгийн газруудаар өөрчлөлөх эсвэл бас төлбөр төлөх ч юм уу ийш тийшээ ингэ явахаар газар болгон өөрсдийн гэсэн нэг тийм урамшууллын карт өгөөд идэг байсан шүү дээ. Тэгсэн чинь сүүлд ингэ анзаарсан чинь бүгдээрээ ерөөхдөө нэг систем рүү нэгдэд орсон баг шиг байсан. Тэр нь U-point. Тэгэхээр энэхүү видеогоор гарчин дээрээс харж байгаа хаяг U-point гэж юу юм? Энийг яаж ашиглахын? Ер нь урамшууллын loyalty програмуудыг одоо нэгдэн орохын давуу тал юу байдгийм бэ гэдэг талаар энэхүү видеогоор ярих гэж утсан. Тэгэхээр энийг сонирхож байгаа өмнө түнчлэн U-point-ээр зарлж байгаа бас өөр шинэ ямар урамшууллууд байна гэдэг талаар мэдэх юм бол энэ видеотод өөрчлөлөн хамтаагаарай. Тэгэхээр U-point гэж юу юм бэ? Энэ бол үндэсний үйлдвэрлэгч болон үйлчлэгийн байгууллагууд нэгдэн үнэн хэрэглэгчтэй урамшуулахаар хэрэгжүүлж байгаа нэгдсэн loyalty хөтөлбөр. Харин U-point оноо нь хөтөлбөрийн гишүүн байгууллагуудаар өөрчлөх бүрдээ оноо цуглуулад тэрийгэ дараа нь дахиж хөнгөлөлт хэлбэрээр ашиглах боломжтой болдог оноог хэлдэг юм байна. Тэгэхээр хэрэглэгчийн хувьд нэгдсэн loyalty хөтөлбөрт хамрагдахын давуу тал нь юу юм бэ? Өөрөөр байгууллагуудын loyalty хөтөлбөрүүдэд хамрагдаад яваад байх биш, нэгдсэн нэг картаар ч юм уу нэг хаягаар олон хаалгыг нэгэн зэрэгнэ гэдэг нь миний бодлоор хамгийн том давуу тал. Тэгэхээр энэ тэнд өөрөөр loyalty хөтөлбөр хэрэгжихгүй байхаар байгууллагуудаас өгж байгаа урамшуулал санал нь ч гэсэндээ илүү хэрэглэгчид ойлгомжтой эвтэйхэн болоод ирдэг гэх юм уу? Надад бол тийм санагдав. Хоёрдугаарт нэг байгууллагаас авсан үйлчилгээнийхээ урамшууллыг өөр байгууллага дээр ч гэсэндээ ашиглах боломжтой болоод ирнэ. Өөрөөр хэлбэл энэ хөтөлбөрөөс авж байгаа үн цэн чинь улам бүр нэмэгдээд ирнэ гэх юм уу? Хэрэглэгчид ирж байгаа сонголт өргөн болоод ирэх тусам ер нь хизээд л ялдаг шүү дээ. Тэгэхээр U-point-ийн ажиллах зарчим нь гишүүн байгууллагуудаар өөрчлөх бүрдээ нийт үнийн дүнгийнхээ 3% ба түүнээс дээш хувьтай тэнцвүүц урамшууллыг өөрийнхөө одоо U-point дансанд оноо хэлбэрээр хүлээн авна гэсэн үг. Угаасаа л зарцуулах байсан мөнгөн дээрээс нэмээд 3% үнэсэндээ баг 3% урамшууллыг бол дансандаа авчина гэдэг чинь үнэгүй урамшуулал гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яагаад энийг ашиглах вэ гэж арай ухаалаг сонголт шүү дээ. Тэгвэл U-point дансанд чинь цугласан оноогоо хэрхэн ашиглах вэ? Бие дэлгүүрүүдээр хэрэг өөрчилж байгаа тохиолдолд дэлгүүр ч юм уу өөрчлөгийн газар хэрэг өөрчилж байгаа тохиолдолд нийт үнийн дүнгийнхээ 50 хүртэлх хувийг U-point-оос төлөх боломжтой байдаг. Харин онлайнаар худалдаа авалт хийж байгаа ч юм уу, виртуал хэлбэрээр буюу Intel, Univision-ийн вебсайт дээрээ худалдаа авалт хийж байгаа бол авч байгаа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг 100% U-point-ороо төлдөг. За харин яг одоо идэвхтэй үргэлжилж байгаа нэг урамшууллын хөтөлбөр бол Unitel-ийн сая U-point гэх хөтөлбөр. Дэлгэрэнгүй мэдээллийг авъя гэх юм бол доор видеоны тайлбар хэсэгт холбож өгсөн холбоосоор орж үзээрэй. Ер нь богиноор тайлбарлах юм бол 1 сая U-point-ийг өөрийнхөө дансанд авах боломжтой урамшууллын хөтөлбөр. Тэр чинь үндсэндээ бараг сая төгрөг гэсэн үг шүү дээ. Видеоны доор тайлбар хэсэгт байгаа шүү. U-point хөтөлбөрт хамрагдсан компаниудын тоо өдрөөс өдөрт өсөөр байгаа учраас яг энэ видеог үзэж явах үед ямар компаниуд хамрагдсан байна вэ гэдгийг харахыг хүсэх юм бол видеоны доорх тайлбар хэсэгт байгаа холбоос руу орж үзье хүсье. Тэндээс яг ямар компаниуд танарт 3 ба түүнээс дээш хувийн урамшуулал өгөөд байна вэ? Тэрийг хараарай. Тэгэхээр видео таалагдсан бол лайк дараарай. Өөр асуултууд видеоны саналууд ч гэсэн байх юм бол доор комментээр үлдэхийг хүсье. Хэрвээ миний сувгата subscribe хийгээгүй байгаа бол subscribe хийхээ мартаа. Тэгэхээр дараагийн видеогоор томоодохгүй эргээд уулзъя.